Бид үргэлж бодит байдлыг өөрсдийнхөө гойж чимдэг. Гэвч энэ нь үнэн биш юм. Бид юуг үнэн гэж итгэж байна, тэр л бидний бодит байдал болдог. Бурхан надад бүх зүйлийг хэлбэрчлэх боломж өгөхгүй гэдгийг би ухаарсан юм. Намайг төрсөн цагаас ахуулаад 18 нас хүртэл миний амьдрал дандаа саад бэрхшээлээр дүүрэн байсан. Би тасралтгүй замынхаа саадуудыг мөргөж бэрхшээлээс бэрхшээлийн хооронд л амьдарч ирлээ. Тиймээс би зовлон зүдгүүрийг хэрхэн удирдах уу, түүнтэй яаж нүүр тулах вэ гэдгийг сурах хэрэгтэй болсон. Учир нь энэ зовлон миний амьдралын салшгүй нэг хэсэг үрд байх болно гэж би боддог байлаа. Яг л тэгж санагддаг байсан. Тэгэд үүнтэй тэмцэхийн тулд би түүнийг байлдан дагуулж, даван туулж, бас энэхүү зовлон зүдгүүр донд ямар нэгэн өсөлт, дэвшилт заавал байх ёстой гэдгийг ухамсарлах хэрэгтэй болсон. Одоо бол би тулгарсан саад бэрхшээл болгоныг хөдөлгөх хүч гэж хардаг болсон. Хөдөлгөх хүч байхгүй бол өсөлтч гэж байхгүй. Хүн өсөж хөгжихийн тулд амьдралдаа заавал ийм эсэргүүцэл үрэлттэй тулгарх ёстой. Тиймээс би яаж гисэн хүн бэ? Яасан заяа хайсан амьдрал вэ гэж өөрийгөө өрөвдөх сэтгэлгээнээс татгалзаж, "Өө бурхан минь, миний амьдралыг хараач. Миний амьдрал ямар балиар юм бэ? Би ийм хэцүү гэр бүлээс гаралтай. Би дандаа зодуулж сэтгэл санаа болон бие махбодын дарамтанд байлаа" гэж гомдлохын оронд би үүнийг өөрийгөө сорих төгс талбар гэж харж эхэлсэн юм. Би бүх зүйлийг оронгоор эргүүлэхийг хичээсэн. За яах вэ? Би сэтгэл санааны хувьд асар их шаналж байна. Гэхдээ үүнийг өөрийнхөө сул тал биш, харин давуу тал болгон ашиглая гэж шийдсэн. "Өө бурхан минь, би ямар азгүй юм бэ? Би эндээс хизээж гарч чадахгүй байх" гэж харахын оронд түр хүлээгээрэй. 1 секунд азнаарай гэж өөртөө би хэлсэн юм. Хэрвээ би үүнийг даван туулж чадвал, хэрвээ би үүнээс ямар нэгэн хүч чадал эндээс гарах арга замыг олж чадвал, яг тэр зүйл миний амьдралын үлдсэн хугацааны голс түлш эрч хүч болох болно гэж би бодсон. Тэгэд би зовлон зүдгүүрээс агуу их хүч чадлыг олж авсан юм. Маш том хүч чадал. Яагад вэ гэвэл энэ бүхэн миний тархинд хохирогчийн сэтгэлгээг үгүй хийж ухааныг минь хатуужуулж өгсөн юм аа. Тийм ээ, зовлон зүдгүүр гэдэг үнэхээр новшийн муухай зүйл. Маш муухай, үнэхээр хэцүү. Гэвч бид бүгдээрээ зовлонгийн наад талд амьдардаг. Сэтгэлд таатай, бүх зүйл нь тодорхой. Юу болох нь урдаас мэдэгддэг тэрхүү тухтай хайрцаг дотроо бид амьдарч байна. Тэнд байх нь амар бөгөөд бүх зүйл хэрхэн төгсдгийг бид мэддэг. Харин маш цөөхөн хүмүүс л зовлон зүдгүүрийн тэр цаа тал руу хязгаарыг давж алхахад бэлэн байдаг. Тэгээд тэр бүхнийг туулаад гарсны дараа түүнээс одоо ямар санагдаж байгааг нь асуугаад үзээрэй. Түүний ухаан бодол тэр богино хугацаанд хэр их өсөж хөгжсөнийг нь бас хараарай. Тэрээр өөрийнхөө хязгаарыг давж алхахад бэлэн байсан учраас энгийн нэгнээс хавгүй илүү өсөж чадсан. Учир нь зовлон зүдгүүрийн нөгөө талд агуу байдал оршдог юм. Тэрхүү агуу зүйл чинь энд тухтай бүсэд байдаггүй юм. Гэтэл бидний дийлэнх нь өөрсдийгөө тэрхүү тухтай хайрцагт хөгжчихдөг. Тэр хайрцаг дотор ямар ч зовлон байдаггүй. Тэгснээрээ бид өөрсдийгөө агуу хүн болох боломжоос тусгаарлаж хааж хүрхдэг. Жишээлбэл би амьдралынхаа нэг хэсэгт 300 фунт аимшигтай таргалалтай жинтэй байлаа. Жом устгагч хийж сардаа $1000 цалин авдаг. Би тэр хайрцаг дотор л амьдарч байсан юм. Заримдаа би хайрцагныхаа гадна талыг шахаж хардаг байв. Тэнд там, зовлон зүдгүүр, шуурга, нуранг, хар сайлх харагддаг байлаа. Би тийшээ зүгэлмээргүй байна гэж бодно. Гэвч хэрвээ би сэтгэл зүйн хувьд тэр бүхнийг туулаад гарч чадвал нөгөө талд нь 185 фунт жинтэй тэнгисийн цусгаа үржний дайчин болчихсон рейнжерийн сургуулийг төгсөн үүнийг ч хийж чадсан, түүнийг ч давчихсан тийм хүчрхэг хүн байгааг би мэдэж байв. Гэхдээ тэр бүгдэд хүрэхийн тулд би тэр бүх там шиг зүйлсийг туулах ёстой байсан юм. Ганц шагааж хараад буцаж дотгошоо орж ногдод "Өө би 300 фунт жинтэйгээ сард $1000 аваад эндээ байж бай. Би зүгээр байна" гэж өөрийгөө хуурдаг. Гэтэл чиний жинхэнэ аялал тэр хайрцагны цаа талд тэр зовлон дунд л эхэлдэг юм. Хүмүүс өөрсдөө төрчгөөд л амьдралын аяллаа эхэллээ гэж боддог. Үгүй ээ. Оршуулгын газар 100 насасан чи жинхэнэ амьдралын аяллаа хизээч эхлүүлж үзээгүй. Маш олон хүмүүс нойрсож байгаа. Чиний жинхэнэ аялал тэрхүү тухтай хайрцагнаасаа гарч эхэлснээр уусууд авирж эхлэх үед л эхэлнэ. Чи нэг уулын оройд гараад нөгөө тал руу нь бууж ирэхтэй. Урагшаага харахад дахиад нэг өндөр уул сүндэрлэж байдаг. Энэ явдал цааш үргэлжилсээр л байх болно. Яг л бууж өгөхөд бэлэн болох тэр мөчөд чи хамгийн сүүлчийн уулын оргилд гарч доош буугаад өөрийгөө нэг эргээд нэг харахад тэр үед л бүх зүйлийн утга учир чамд ойлгогдож эхэлдэг юм. Чи тэрхүү хайрцагнаас гарахгүй бол юуны ч утга учирыг хизээч ойлгохгүй. Би маш олон хүмүүстэй ярилцдаг. Миний хэлж байгаа бүх зүйл хүн болгон зориулагдаагүй. Маш олон хүмүүс миний юу яриад байгааг огт гадарлагдагчгүй. Учир нь тэр хайрцаг дотроо өөрийнхөө тархинд төвжигдсэн байдаг учраас тэр юм.
Бидний хүн бүрийн хайж байдаг тэрхүү агуу амар амгалан олохын тулд чи хамгийн түрүүнд зовлон зүдгүүрийг туулах ёстой. Бидний олонх нь үүнийг хий, түүнийг хий, тэгээд зоригтой хүр гэсэн 5 алхамд хоолны жор шиг ном уншихыг хүсдэг. Үгүй дээ найз минь. Энэ нь тийм амархан зүйл биш. Жинхэнэ үрдийн амар амгалан гэгэрлийг олохын тулд чи өөрийнхөө тэрхүү харанхуй тал руугаа өөрийн сул тал айдас руу заавал нэвтэрч орох ёстой. Би ч гэсэн амьдралынхаа тэр хэцүү бүхнийг хэвсэн доогоор нуучгаад шууд амар амгалан амьдрал руу өсрээд орчгож болох байсан. Гэвч тэгвэл чи тэндээ үнэхээр аз жаргалтай байж чадах уу? Чи юу ч даван туулж чадаагүй шүү дээ. Чи зүгээр л тамиг тойроод гарчихсан. Амьдралынхаа энэ хэцүү хэсгийг алгасаад шууд амар амгалан руу очичихсан. Тэгвэл чиний ард чамааг үргэлж мөрдөж айлгаж байх тэр нэг зүйл үрдүүлнэ. Чи өөрийнхөө хайж байгаа тэр гэрлийг жинхэнэ утгаар олохын тулд заавал тэр харанхуй өрөөрөө орж туулах ёстой. Учир нь гэрэл тэр харанхуй цаана л оршиж байдаг юм. Хүмүүс үүнийг бүрэн буруугаар ойлгодог. Чи өөрийнхөө энэ харанхуй талдаа нүур толох ёстой бөгөөд тэр харанхуй тунд асар их энерги, асар их хүч нуугдж байдаг юм. Гэхдээ чи өөрийгөө бүрэн даван туулж өөрийнхөө эзэн болж чадаагүй цагт хизээч өөрийнхөө хайж буй тэр дотоод амар амгалангаа олж чадахгүй. Миний өөрийн үзэл бодол гэвэл чи өгснийхаа дараа нэгэн дараалал зогсно гэж би төсөөлдөг. Энэ бодол надад олон хэцүү зүйлсийг даван туулахад тусалдаг юм. Чи үхэхэд дараалал зогсож байна гэж бодъё. Чи яг миний урд байна. Бурхан тэнд тэмдэглэлийн дэвтэр бариад сууж байна. Яг одоо над руу харж байгаа яг чам шиг хараад хөөе. Чи Деважинд ирчихлээ сайн байна гэж хэлнэ. Тэгээд тэр чамд чиний амьдрал үнэндээ ямар байх ёстой байсан гэдэг тэмдэглэлийг харуулна. Чи өөрийгөө амьд байхдаа маш их хичээд амьдэрсэн гэж бодож байтал тэр дэвтэр дээр арай өөр зүйл байна. Жишээ авъя л да. Энэ бол бодит миний туулсан амьдрал биш, зүгээр л нэг жишээ. Намайг 300 фунт жинтэй Джон Мустагдаг компанид ажилладаг хэвээрээ үхээд Деважинд очсон гэж бодъё. Энэ нь муу ажил биш, гэхдээ зүгээр л нэг ажил. Ингэвч бурхан тэр дэвтрийг хартал бурхан бүхнийг мэддэг учраас тэнд ингэж бичсэн байна. Чи үнэндээ 185 фунт жинтэй байх ёстой байсан байна. Чи генесийн амжилтыг эвдэх ёстой байсан. Чи тэнгисийн цэргийн тусгай хүчний дайчин байх ёстой байсан. Чи ийм агуу амьдралаар амьдар сая хүмүүст урам зориг өгч үлгэр дуурайл болох ёстой байсан байна гэж хэлдэг. Тэгэд чи тэр дэвтрийг бурханд буцааж өгнө. Чи дэлхий дээр 80 жил амьдарсан байтал үнэндээ өөрийнхөө байж болох байсан тэр агуу хүний ердөөл өчүүхэн хясаа сүүдэр төдийхөн амьдарснаа тэр үед л ухаардаг. Чи Деважинд байгаа хэрнээ үнэхээр Деважинд байгаа юм шиг санагдах уу? Учир нь чи өөрийнхөө асар их нөөц боломж агуу байдлыг дэлхий дээр зүгээр л гээчгээд ирснэ харж байна шүү дээ. Арчаагүй үнэ тэр ердөө 100 сунаж чадахгүй байдаг юм биш. Үүнийг бол хэнд ч зааж сургаж болно. Харин бууж өгөх гол шалтгаан нь чи тэр там шиг хэцүү нөхцөл байдалд орох үедээ түүнийг сэтгэл зүйн хувьд боловсруулж тэсэж чаддгүйд байгаа юм. Энэ нь тархинд дэндүү их ачаал өгдөг учраас. Учир нь чиний ухаан бодол би бэлэн биш байна. Би хангалттай сайн биш байна гэдэг бодит байдал руугаа буцаад ухарчихдаг. Тархичин үүнд бэлтгэдэггүй учраас л тэр юм. Тиймээс би тархиа дасгалжуулж эхэлсэн. Намайг юу ч биш, булчингийн ядаргаач биш. Харин ердөө сэтгэл зүйн ядаргаа амьдралыг минь бүх зүйлээс ухрааж бууж өгөхөд хүргэдэг гэдгийг би ухаарсан юм. Тэгэд би ухаан бодлоо удирддаг дадлагчигч болсон юм. Тарих бол маш хүчрхэг зүйл бөгөөд тэр чамаас үргэлж тактикийн хувьд нэг алхам төрүүлж чамааг удирдах байдаг. Тэр чиний айцыг мэддэг, чиний дутуу дулмыг өөртөө итгэлгүй байдлыг мэддэг. Чиний хаашаа явахыг хүсэхгүй байгааг чинь мэддэг учраас чамааг тэр хэцүү зүйлээс үргэлж холдуулж чиглүүлж байдаг. Тийм учраас чи тарихаа дахин шинээр програмчилж өөрчилж чадахгүй бол чиний тарих чамааг үргэлж ялах болно. Яагаад гэвэл тарих чинь чамааг удирдах байна шүү дээ. Яагаад гэвэл энэ бол чиний л тарих. Чиний л амьдрал тохиолдсон тэр бүх муу мухай зүйлс, бусдад бурууг тогтоох байсан тэр бүх асуудлууд одоо зөвхөн чинийх болсон. Чи одоо өөрөө үүнийг хариуцах ёстой. Чи тэрхүү тухтай хайрцагнаасаа гарахын тулд тархиа дахин програмчлах арга замыг заавал олж мэдэх хэрэгтэй юм.